За Баянзүр Скватер Чингэлтэй дөрвөн шүүхээ эрүүгийн шүүх хурдаа нээж байна. Тус шүүх хурдаанаа дүүргийн 1-р прокурорын газраас эрүүгүүдийн тусгай ангийн 111-р зүйний 111-ийн 3 253 нэгтгэж зааснаар ядах түнт үйлчилсэн буян дорж нарт холбогд хэрэг нээлттэй нээлтсэн. За шүүгдэгч нараас бусны сууч. За наримчийн дарга эцэг танилцуулаа. Шүүгчтэй бачаараа чи өвөн баяр тэгээд өнгөлч шүүгчээс батлуулаад түүний өнгөлчгээ батлаяа шүүгчтэй дамжин өсвөний өнгөлчтэй сайн баяр оперчээс тэгээд түүний өнгөлчгээ бачаардаа тэгээд За өстөө одоотой улсын ялагч санал байна уу? За нэг өмгөөлөгч ирээгүй байгаа юм байна. Шалтгааныг бас тодруулах шаардлагатай байх. Яагаад ирээгүй байгаа юм бол тэрийг танилцуулаач гэж хүсэж байна. За өөр одоо санал алгадаа. За хогтгч нарын өмгөөлөгчөөс эвчтэй одоотой санал хүсэж байна уу? Гэхдээ ямар шалтгаанаар ирээгүй тэрийг танилцъя гэж прокурор хэлсэн. Ямар нотлох баримт ямар шалтгаан байгаа. За ямар баримт вэ? За энэ царай ханд өнгөлөгч өчтөр энэ Баянзүрх дүүргийн шүүхтэр хурал тараад тэгээд орой явж байгаа хүүхдтэйгээ машины жолоодоо явж исэн чинь осолд орсон байна. Араас нь маш хүчтэй машин мөргөөд тэгээд ухаан алдаад гэмтлийн эмнэлэгт очисон хүүхэд нь болон өөрөө тэр машинд нь сууж авсан хүн ингээд гуруулаа гэмтсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очисон ухаан алдсан очиод анхны тусламж үзүүлээд тэгээд тархин дөрвсөн хүзүүнийхэн зөөлөн эдэн гэмтсэн гэсэн юм юу ягаад өнөөдөр ингээд яаралтай тархины зураг юм аваа гэсэн юм эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн бичгнүүд нь юм байна тийм. За танилцуулч улсын ялагчд. Хаана усалт орсон юм? Одоо хаан уулын тэр их таймны гүүрийн тэр орчин юм байна. Тэгээ шөнө 11 өнгөрч байхдаа тэр гэмтэл дээрээс очиж нөгөө авсан. Тийм. Тэгээд ерөөсөө одоо ч гэсэн босчихдаггүй ингээд байж байна. За цагдаагийн бичиг ирсэн юм байна уу? Одоо мэдхгүй ямар ч тач байсан тэр автынхан бол очисон хаан уулын Амгалан Баатар гэдэг хүнтэй л байгаа. Бид нар өглөө 2 дугаартай байсан учраас би яагагүй хийшээ очиж бичиг сайн авч чадсангүй. Батлан өнгөлөгч үү? Хиний Овон баяр бат жаргал нар. Энэ хараад мэдгүй. Тэгээ шөнө орой болсон болохоор зэрэг насаа хангалттай баталгаар өгтө цуглуулж чаддаг байна. За хогтч өмгөөлөгч нар танилцсан уу? Ийм л юм үзүүлээд байна да. Шүүх улсын ялагч шалтгаан ийм байна. Наад ч одоо сайн мэдэхгүй юм зүгээр латин мэтийн янз янзын ямар холио өвчтсөн байлаа. Гэтэ яг зөв шүүгдэгч өмгөөлөгч нарын хэлж байгаа шөнө орой болцсон асуудал юм шиг байна. Тэгж ойлголоо. Тэгвэл хоёрын хоёр шүүгдэгч өмгөөлөгч бас хөрөлцөн ирээгүй байгаа нь өөрөө шүүх хуралдаа өргөжлүүлж явах боломж бас болохгүй байх. Хууль зүйн үднээсээ. Гэхдээ энэ хурал бол тех олон удаа хойшлж байгаа. Өнөөдөр бол одоо бас түрүүний хурал дээр хойшлоход яригдсан өнөөдөр бол шүүх хуралдаа нэг явуулъя гэдэг юм байр суурьтай бүүдэл салцгаас л та. Гэхдээ одоо яг зөв хэлж ирээгүй ийм асуудал үүссэн бол одоо ялчгүй шалтгаан болох юм аа. Энэ бас шүүх өөр одоо ямар материал бүрдүүлж өгөх юм байгаа. Энэ юм дээр бас тулгуурлаж үзнэ үздэй гэсэн юм саналтай шүү дээ. За хөрч өмгөөлөгч нарт. За хэрэг бол 3 сарын 27-нд ирсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар удаа дараа янз бүрийн шалтгаан хийдэг. За тэгээ бүр шүүх хурал бүр одоо тэр зориг шүүгчдэр
эмгэлшин хамгийн газар ярилцлагатай байсан өдөр бол бид нар шүүгчийг одоо шүүгээр хүндлээд байж болохоор адил хичээлтэй гэдэг шалтгаанаар явсан. Тэгээ энэ бол шүүн таслах ажиллагааг бол одоо үнэхээр энэ Монголын төрш ажиллаа хийж чадахгүй байх гэж би үзэж байна. За янз бүрийн шалтгаан юм болсон. За осол аваарыг бол яг хүлийн зөвшөөрч болно. Гэхдээ энэ одоо шүүх хурд удаан дараа хойшлснаар ямар хор уршиг ямар юу түрээд байна гэхээр бид нар одоо тэр хойшлж ирсэн 3 дахь хойно 2 дахь хор дээр интернетээр цацагдсан материалуудыг шүүхт өгсөн. 4 удас материалыг. Энэ юу хэлэхэд байна гэвэл өөрөөр хэлбэл нэтэр одоо буйндар цагаатсан, буйндарч тэгсэн, буйндар нараа хэрэг хийгээгүй байжээ. Ийм нийтлүүд асар их цацагдаад байгаа байхгүй. Энэ тухай одоо бид нар өгүүлсэн шүүх хурд дээр хэлсэн. За эднүсийн хооронд маргаан эднүсийн хооронд л байгаа. Тийм ээ? Маргаан эднүсийн хооронд л байгаа. Тэгэхээр тэр өөрийгөө цагаатжээ тэрийг ингэжээгээд байхаа одоо эднүсийн өмнөөс одоо тэрийг ямар хүн хийгээд байгаа. Тэгвэл эдгээр тэр улсыг та нар одоо тийм гаргаж болохгүй ч гэж өөдөө тийм хүн мэдсэн байлээ энэ тэрийг шүүгэл хэлээгүй. Тэгэхээр намайг ингэ хэлэхээр одоо дээр нь ингэ хэлэхээр яадаг вэ? Энэ улсуудын үүдэл өнөөдөр эднүсийн ямар хэрэг толбогдоод байгаа нь бол цаан дээр хараад бичсэн байгаа хуулийн зүйл байна тийм. Одоо бүтгэх, нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, нотлох баримтыг хуурамчаар үйлдэнэ гэдэг бол төрийг хуурж байгаа тийм. Өөрөөр хэлбэл шүүхэд нотлох баримтыг хуурамчаар үйлдэх чинь хүн алхаас аюултай юм байна. Нотлох баримтыг хуурамчаар үйлдчихэд энийг алсан гэж хэлэхэд өнөөдөр тэр нотлох баримтыг хуурамч гэдэг шүүх өдөр хараад мэдэхгүй. Энэ ямар асар их хор оруулалттай хоёр зүйл юм гэлээ энэ. За ингээд өнгөлөгчийг хэлэхээр яадаг вэ гэхээр одоо энэ Баттуулга гэдэг шүүгдэгч. Одоо энэ давсар битэр өнгөлөгчийг хуульчийн ёс зүйн хураанд бичиж өгөөд хэдэн тийш ингэж одоо тэглээ эхлээд ажиллаа хийсний төлөө бичээл. Энэ юу харуулдаг гэдэг нь эдгэрсийн үйлдэл өнөөдөр би зогсохгүй байна гэдэг удаатаараа хэлээд байгаа. Би хариуцлага хүлээн 3 юм ярьсан бол надад айхан баахгүй өнөөдөр. Би одоо энэ хуулийн байгууллагын хуулийн системд үндсэндээ 30 гаруй жил ажилласан хүн. За шүүх хурлааныг одоо ингэж эдгээр одоо өнөөдрөөс бусад өдрүүдэд одоо би өнгөлөгч нар одоо зориудаар ингэж шүүх хурлыг явуулахгүй одоо эдгэртээ ингэж одоо юу гэдэг өгсөн тохирч гэдэг юм уу юу гэдэг ингэсэн болоо гэж хадас сэрдэж байна. Хадас сэрдэх бол миний эрх. Тийм учраас одоо шүүх хурлааныг төр үйл ажиллагаа хийхийн тулд ямар одоо арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ арга хэмжээг хэрэглээч өмнө танаа ерөнхий шүүгч өөрөө орж ирээд 9 дол шүүх хурлаа оролцсноо. Энэ бас бол одоо өнгөлөгч нартай сайн ойлгуулж яриа. Тэгээд удаа дараа хэлсэн. Тэгээд өмнө нь бид энэ тухай шүүх хурд бичээд өгсөн хин шүүх шийдэггүй хүсэлтийг. Зориг шүүгч тэр материал өгсөн шүүх хурлааны хоолжсон захирамж би хэд хоногийн дараа ялж харсан. Гэтэл шүүх хурд дээр миний тасан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөөч гэсэн хүсэлтийг шийдэггүй зүгээр шүүх хурдыг хойшлсон. Яагаад шүүх бид нар хүсэлт гаргаад байгаа шүүхтэр хүсдэг илүү түнгээ. Энэ өнөөдөр шүүх энэ буяндарч болон эдний нөхдүүдийн танд үүсгэж байгаа. Ийм байдлыг харуулж байгаа байхгүй тийм ээ? Хэрвээ шүүгч одоо би одоо ийм үйлдэл гараад байна. Одоо эднүсээс өөрийг хэн гаргах вэ? Бүтэх энэ хэрэг чинь нотлох баримтыг хуурамчаар үйлдэх ийм ялттай усууд дээр өшөө ард түмэнд буруу ойлголт хараад байна. Тэгээ ард түмэн өнөөдөр юу вэ? Гурч ариунагийн нөхрийн хэрэг болохоор энэ шиг орд юм байна. Ингэж л ойлгож. Өнөөдөр бид нар хуулийн өмнө тэгш байх хэрэгтэй бүгдээ. Угаасаа манай эргэн байцаал шийдэх хуулийн зарчим бол эргэн бүрд энэ хууль бол тэгш үйлчлэх ёстой, ижил үйлчлэх ёстой. Гэтэл өнөөдөр энэ эдгүүсийн хоорондын маргаан бол маш ихээр байгаа. Одоо иргэний шүүгдгээд л өдөртөө төшөө нэхэж гараад өгсөн эднэр. Болсон болоогүй ерөөсөө яаж игээл ингээд яачсан. Дээр нь ингээд болсон болоогүй дүүрэн юм хэл нийтлэр ирээд яхад бид нар дуурдаггүй. Бид нар бичээгүй юм бол хэлэх хэрэгтэй шүү. Бид нар бичээгүй. Бид нар бичээд байгаа, тийм бичээд байгаа улсаа офи. Ийм байдаггүй. Тэгэхээр өнөөдөр шүүх бол одоо юу гэдэг хүчин мөхс одоо юу гэдэг төрийн үйл ажиллагаа явагдахгүй байна. Энэ нь одоо эдгээр улсуудаас бас одоо нийтлэн шалтгаалж байна гэж би хэлэх гээд байна. Энэ учраас биднээс өгсөн хүслийг шийдээч. Энэ хурлаараа тэр бид нар бичээд өгсөн байгаа бол би өмнө амар хэлжсэн бол дараа даашаа арга хүмүүст дээр бичээд өгсөн. Ийм хэрэгэл бол эрүүгийн хууль тараа энэ эрүүгийн хууль гэдэг зүйл эрүүгийн хууль гэдэг дотор бол ерөөсөө энэ улсуудын эдгээр үйлдэл нь бол эрүүгийн гэмт хэргийн шинжтэй учраас одоо эрүүгийн гэмт хэрэг болгож энэ хуулинд нэгэнт заасан байгаа бол энийг өнөөдөр ялгаал тий энэ хэрэгтэй улсуудыг тийх ийм зүйл анги тийм байж гэдэг ийм зүйл анги тийм байх ингэж болохгүй. Тэгэхээр өнөөдөр нэгэнт өчнөө хац хэрэг бүрдээд өмнө нь энэ зүйл ангаараа шийдвэрлээд 20 хал шийдвэрлээд харин давчны шүүхээс
Давах шатны шүүгээс ирүүлсэн нэмж хэлэхэд давах шатны шүүгээс ирүүлсэн магадлалыг уншихад бол зориг шүүгч 8 алдсан гэдэг. 8 алдаа гаргасан өнөөдөр хүний энэ одоо өшөө хүний шийдвэр хям гэж бишэл явчих. Тэгэхээр энэ шүүхийн энэ одоо процесс төр одоо энэ бүгдээс олж би бол ялангуяа шүүхийн төрийн үйл ажиллагаа өндөө хэвээ явагдахгүй байна. Одоо өмгөөлөгч нар ч гэсэн одоо шүүгдэгчдийн өмгөөлөгч хүний эрх ашиг хамгаалж байгаа одоо төрийн үйл ажиллагаа хүндэтгэж явуулах хэрэгтэй хичээлтэй гэдэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулдаг. За тэгээ энэ хойшлуулсан бол одоо төмөн олонд одоо эдгээр чи өөрсдөө буруу мэдээлэл цацаад ингээд энэ үйлчлэнд давтагдаад байгаа учраас энэ хурлыг одоо цаашид одоо хэрвээ эдгээр өөр өмгөөлөгчтэй байсан бол эсвэл одоо ямар нэгэн байдлаар энэ төрийн ажиллагааг хийх гэсэн л одоо арай ингэж байхгүй. Үнэхээр хэрэг хийгээгүй гэж эдгээр үдийн хүртэл маргаж ингэж байгаа одоо өмгөөлөгч авчраад энэ асуудлыг бол хурдан шийдвэрлэх хэрэгтэй. За дээр энэ хууль дотор чинь бас хэргийг ямар хугацаанд хийх вэ гэж хугацаа заасан гэж байна. Гэтэл одоо энэ олон өмгөөлөгчд яадаг вэ гэхээр өнөөдөр нэг нь өвчтэй маргааш нэг нь өвчтэй нөгөөдөр нэг нь өвчтэй нэг нь тийм юм болоод ингэж байгаа нь хэрвээ энэ 20-тай байсан бол маш хурдан өөр өмгөөлөгч авах маш хурдан хурлаа хийх ийм л арга хэмжээ. Ерөөс Сүхбаатарын шүүгтэр энэ аргыг хэрэглэсэн шүү дээ. Түр ажиллаа хийх тул. Энийг өнөөдөр тэр шүүгчид чи энэ арга хэрэглэе гэж арга хэмжээ авсан буруудсан байхгүй шүү. Энэ учраас бол миний хувьд энэ ямар дүргэл энэ чинь Баян зүрх Сүхбаатар нэг нь нэр нь юу вэ? Чингэлтэй дөрвийн шүүхийг би ажиллаа хийгээд гэж хэлмээр байна. Энэ хурлыг хийгээч. Энэ олон хас тэрийг араач. Энэ одоо ямар арга байдгийг тэрийг та нар хэрэглээч. Төрийн төмөр нүүр гэж яддаг бол тэрийг хараач. Ийм учраас энэ шүүх хурлааныг би бол одоо хийх хүсэлтэй байна. За би савтын өмгөөлөгч дээр нэмээд хэдэн зүйл тодруулаад хэлчихэ. Нэлээд дэлгэрэнгүй харц учраас би тавчгаа яриа. Бид нэр шүүхт ямар хүсэлт өгсөн байвал энэ 4 сарын 6-нд анх товлон зарлагдсанаас хойш энэ одоо 7 удаа хойшилж байгаа юм хэрэг болж байгаа. Хэрэг хян шийдвэрлэх хугацаа, хуулийн хугацаа бол үнэхээр хэтэрсэн. Тэгээд бид нар бол хүсэлтийг бичгээр өгсөн байгаа. Ямар үндэслэлүүд тавиад байгаа гэхээр гэмт хэрэг давтан үлдээд байгаа. Нэгдүгürt нь тэр олон нийтийн сошиал ертөнцөөр мэдээлэл тарааж байгаа тухай бид нар нотлого баримт өгсөн. Тэрнийхээ төлөө одоо Баян зүрх дүүргийн цагдаа шалгагдсан, хуульчийн ёс зүйн хороонд шалгагдсан ингээ байж байгаа. Тэгээ ажил хийснийхээ төлөө бол бид нар бас өөр энэ тентгийн байгууллага шалгагдаад байна. Нэгт нь хоёрдож өдөр тутмын сонин өдрийн сонин дээр маш том нийтлэлийг одоо худлаа мэдээлэлтэй ийм нийтлэл гаргасан. Тэгэхээр одоо юу гэдэг хүн гүтэх гэмт хэрэгээ тавтан ингээ үлдээд байгаа. Дээрэс нь шүүхэд нотлох баримт хурамчаар бүрдүүлж өгсөн тухай энэ зүйл анги байж байгаа. Тэгтэл одоо нөгөө иргэний шүүхтэр Сүхбаатар Баян зүрх Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхтэр энэ шүүгдэгч Ууган Баяр нэхэмжил гаргаад дахиад нөгөө хуурамч баримтуудаа гаргаж өгвөл шүүхт нэхэмжил гаргацсан байж байгаа. Тэгэхээр яаж яана гэхээр энэ хоёр зүйл ангаар зүйлчлэгдээд ирсэн энэ хоёр гэмт хэрэгээ хоёулангийн давтаж үлдээд байгаа учраас хэрвээ шүүх хуралдааныг одоо эрдсэн асуудлаар хойшлох юм бол энэ шүүгдэгч нар таслан сэргийлэх арга хэмжээг авахгүй бол энэ гэмт хэрэгээ үлдээд байна гэдэг ийм төгсөл байдал үүсээд миний эрх ашиг хамгаалуулж байгаа хохирогч бол өөрөө сэтгэл санааны хувьд маш хүнд байдалтай байгаа. Гэр орондоо орж гарч чадахгүй, үүдэн дээр нь элдүү ийс юм цацдаг, лам хар авчирч уншуулдаг ингээд энэ хүн чи одоо тахрын албаны хамгаалт эдрийг бид нар бас өмнөх шүүх хурал дээр хүссэн. Ягаад гэвэл шүүгдэгч нарын зүгээс хохирогч руу бол янз бүрийн байдлаар халдлага үйлдээд байгаа учраас. Тэгэхээр ийм үйл ажиллагаанууд яваад шүүх өнөөдөр хурлаа хийж чадахгүй ингээд 3-4 сарын хугацааг ингээ өнгөрөөгөөд хууль одоо байцаан шийдэх хуулийн хугацаа ингээд өнгөрчөөд байгаатай холбогдуулаад энэ шүүгдэгч нарт авах таслан сэргийлэх арга хэмжээг л авах хэрэгтэй, шаардлагатай байна. Тэгжээч л энэ хурал явахаар байна л да. Одоо бид нар нэгэнт ойлгомжтой болчлоо. Одоо дараагийн шүүх хуралд товлон зарлагдана, нэг нь өвдөнө. Одоо яг тийм л юм болох гээд байгаа байхгүй. Тийм учраас таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөөч гэдэг ийм хүсэлт угаасаа бичгээр гаргацсан байгаа тэр хүсэлтэд шийдвэрлэх бас хүсэлтэй байна. За энэ хурал нэр 6 удаа хойшсон байна. Шүүгдэгч нараа. Хурлааныг хийлгчихгүй ингээд 6 удаа ямар нэгэн шалтгаанаар ингээд хойшлол. Энэ сая хохирогч нар өмгөлж хэлж байгаа зүйлийг сайн сонссноо? Уян дөржөө.
хэрэг шүүгээр эцэлэн шийдвэрлэхтэйгүй байхад интернетээр фэйсбүүкээр ч юм уу маш олон зүйл яригдсан гэдэг хавц хэрэгцээ авагдсан байна л да. Энэ ямар учиртай юм бэ? За. За. Тэр бол их сурвалжийн олох хэрэгтэй. Яг гэхээр бидний талаарх зөвхөн одоо энэ сард биш 2 жилийн өмнөөс ахвалаад бэлэгтийн тал одоо нардан сууж байгаа сэтгүүлсэн ирсэн сууж байна. Бид нар өөрсдийн зохион байгуулалттай ийм ажлыг удаадаараа зохион байгуулж байгаа. Зориудаар захиалга нэвтрүүлэг хийдэг, ийгээд телевиз, ТV5-аар, ТV25-аар явуулдаг. Сайтн дээр өөрсдөө мэдээлэл тавьдаг, их сурвалжын мэдгэдэггээр тавьдаг. Тэр дагуу манай өөрсдөө манай өмгөөс нар гомдол гаргаж байгаа. Яг тэгэхээр ямар үнэлттэй юм гараад байдаг. Цагааттай гэж өөрсдийнхөө фэйсбүүк дээр бичээд тэрийг зургаар аппаратаар татаж бичиж шүүх дээр өгч ирсэн. Эдгээр бол хохирогчийн зохион байгуулалтууд байж байгаа гэж ингэж харж байгаа. Бидний зүгээс бол ямар нэгэн хэвлэлийн баг хурал хийсэн, олон нийтэд хэл мэдээлэл хэрэгслээр хандсан огч зүйл байхгүй. Энэ бол одоо ойлгомжтой байгаа. Харин эдний талаас хэвлэлийн баг хурал зарладаг, оюун цэцэг одоо өмгөөлөгч нөрөө сууж хийдэг, бэлэгт нөрөө сууж хийдэг. Бэлэгт нь одоо ажлын дараа гэж нэвтрүүлгээр удаадаараа орж ажлын дараа гэдэг нэвтрүүлгээр гэмт хэргийн тухай ярьдаг, нийтэд одоо өөрийгөө буруугүй метр популизм хийдэг ийм аргаар 2 жил гаруй явсан. Одоо бид нар хангалттай материал хэрэгтэй байгаа. Энэ бол эдгээр ээлжилт ажиллагаа. Бид өнөөдрийн хүртэл хэвлэл мэдээлэл хэрэгсэл манайхан бол манай өмгөөлөгч ямар ч хэвлэлийн ярьцлага мэдээлэл өгөөгүй ганцхан төрийн хуулийг хүндгээр байж байгаа. За шүүх хурал хойшлтын тухайд бол эхний 2 шалтгаан бол улсын прокурорын яллагчаас болж очсон. 4 сарын 11-ээс 5 сарын 11-нд Сандугсрын прокурор хойшлсон учраас шүүх намайг цагдаа орох байх хугацаанд 1 сарын хугацаа хойшлсон. 4 сарын 11-ээс 5 сарын 11 хүртэл. За 5 сарын 20-нд улсын яллагчаас болж ахаад 14 хойшлсон. Улсын яллагч семинартайгаас хойшлсон. Өөрөөр хэл улсын яллагчаас 2 удаа, шүүхээс 1 удаа, манай хүмүүсээс 2 удаа ингээд нийтдээ 5 удаа хойшлцоод байгаа. Энэ бол одоо бас зөвхөн ганцхан манайхын гэж ойлгож болохгүй. 6 сарын 14-ний өдөр хийх гэсэн боловч зориг шүүгч ерөнхий зөвлөлдөр явуулаа гэд 4 цаг хүлээлгэсэн бидний танхимд манай бүгд мэдж байгаа. Тэгээд манай өмгөөлснөр би ч гэсэн давхар ажилтаа кредит цагийн юу гэж манай Батэр өмгөөлөгч хүсэлт гаргаад ингэ явсан байдаг. Энэ бол бас хүнд шалтгаан гэж ойлгож байгаа. Тийм учраас дараагийн 25-ны хуралдны яасан бэхээр зориг шүүгчийн зарлиг гарсан гэдэг ингэж хойшлсон. Тэгэхээр энэ бүх шалтгаан бол манайхаас шалтгаан хойшлж байгаа хүчин зүйлс биш ээ гэдгийг одоо шүүх анхаарал тавьсаа гэж хүсэж байгаа. Ер нь би бол аль хорийн шүүх хурлыг хурдан хийхийн төлөө байгаа. Манай талаас өмгөөлснөр бол хойшилсан юм бол байхгүй шүү. Өнөөдөр бол зайлшгүй юм хүчин чадал хүн одоо хийж ирсэн юм зовлон зүйлүүд ойлгох хэрэгтэй. Би өнөөдөр хүртэл шүүхийн дууц хугацаанд ирж одоо энэ үн мөн олох чин эргэлзэлтэй байгаа. Гэвч одоо харамсалтай өсөгдөр орой царанд өмгөөлөгч юм золгүй үйлээд болсон гэдэг өнөө өглөө сонслоо. Тэгэхээр ийм бүхнийг бас шүүх гаргаж үзээч гэсэн ийм бол өсөлт байна. Манайхны зүгээс гаргаж ирсэн болохоор энд бол байхгүй. Бид хэвлэл мэдээллийн гэрчлэлээр өнөөдрийн хүртэл ялангуяа бид бол маш чимээг байгаа. Эднийхөө дийлдад бүхэл бүтэн бэлэгтийн бүр захиалгад сурвалжлагч аваад ардан сууж эдгээр өөр комментатор өөртөө бичдэг. Тэгээ биднийг гүтгдэг. Нийгэм тийм уур амьсгалыг бий болгодог. Өнөөдөр тэр сэтгүүлсэн сууж जैन. Тэр өдрийн зөний сэтгүүлс тэр нэмэгтэй сууж जैन. Баян гэрдэг, өөртөө юм хийдэг. Тэгээд өөртөө мэдээлэл дагаад бидний мэдээлэл тараасан юм шиг ийм асуудал ярьдаг. Бид бол одоо дасан зэрэг арга хэмжээг бол зөрчихгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэж бодож байгаа. Мэдээж иргэний эрхчүүн харьцаанд оролцож байгаа талууд бол шүүхэд гомдол гаргах, мөн одоо цагдаад гомдол гаргах эрх нь бол нээлттэй. Зөвхөн бидний ялах төвлөлтийн хүрээнд л асуудал шийдэж байгаа учраас бусад асуудлаар бол асуулт тавих эрх нь бол нээлттэй гэж ингэж би ойлгож байгаа. Ууган баярч тэр Бачрал тэр эрхэн зөрчигчин бол цагдаагийн байгууллага гомдол гаргах эрх нээлттэй. Тэрнээс ус одоо шүүхтэй шалгаж байгаа гэдгээр хаан цагдаагийн байгууллага гомдол гаргаж болохгүй. Иргэний хуулийн дагуу хохирсон өмчөө сэргээ авч болохгүй гэсэн хуулийн заалт бол байхгүй. За. Тийм байна. За ингээ эртний холбоотой асуудлаар шүүх зөвлөлтөө түр завсарлаа шүү. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн осолд орсон гэсэн шалтгаанаар шүүх хуралдааны хойшлуулах гэсэн үндслийг хүлээн авч шүүх хуралдааны хойшлуулахын зүйтэй гэж шүүх үзлээ. За тэгээ шүүх хуралдааны хойшлуулахдаа өмгөөлөгч нарын хурлын зар цаг хугацааг хэдүүлээд огорцоотой. Хэдэн хэдэн хуралдаа хохирчин өмгөөлөгч ажил 17-нд хоосон.
17-нд хуралтай. 17-нд болохгүй юм байна. 17-нд шүүх хуралтай гэж байна. 17-нд хуралтай. 17-нд шүүх хуралтай байна. За 16-нд би өөр хөдөө авах. чи орлоо өмгөөлөгч Надад бол одоогоор зарлах юм байхгүй нь уу? За бот хоёр өмгөөлөгч байна уу? 21-нд байна, 24-нд байна. Юу шинэ жилээр хурлаад байлаа. Эсвэл авахгүй юм байна. Өйд орж хичээгээд байгаа гэсэн бол. За 23-нд яаж вэ? А 23-нд хурал байна. Хурал байна. Тийм энэ хурал. Хаана хуралтай юм? За энэ Зүйл хаан ангид дөрвийн хийрээ. шүүхтэр хаан дөрвийн шүүхтэр надад нэг одоо бас л 5 хурал байна. Тэгээ нэг нь хойшоод 23-ны үед 50 гэжсэн. 27-нд ч юм. 23-нд 27-нд бол болж байна уу? 24-нд хуралтай юу? 24-нд тэрхэн шүүгч хуралтай одоо хөдөө дорн говьтна 3-4 удаа хашилсан байна. 25-нд Болно. 25 ч хагас өдөр. хагас өдөр юм байна. За 27-нд л болж байна да. 27-нд бол. за 27-ны өдрийн Нэгд өдөр те. за 13 цагаас тэгэхээр амжих уу? Өдөр үү? Тий. 13 хагас танаа цааны цаг дуусах юм шүү. За 13 хагас тэгээд дүүл болж байна уу? Болно. Би өглөө 9 цагаас хуралтай байна л та. За Буйнд орж ирв. 13 буйнд орж татуулгамаар 13 Ирүүг орлоо иргэний хэл орлоо. Улсын ялагч ээлж авах монтаж ч үгүй. Тэгээд 27-нд ярьж орох юм байна. За шүүхрэлтэ нэг 2015 оны 7 сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсугай. Хоёр шүүхрэлтаны бэлтгэл ажиллагааны шүүгчийн тулхан мөнгө тогтоход даалгасугай. 3 Эрүүгийн байцааны шийдвэр хуулийн 68 дугаар бүлгийн 68 нэгтгэх зааснаар шүүгдэгч нарт авсан бусдын балтан даатгалд өгөх тасан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж чангатхан энэ өдрөөс эхлэн цагдаа өрөх тасан сэргийлэх арга хэмжээг авсугай. Эрүүгийн байцааны шийдвэр хуулийн 250 дугаар зүйл 251 нэгтгэх зааснаар энэ захирамжинд гомдол гарах эрхгүй. За ингэ шүүгур даат нэгдэгдээ.